За хай. Игуйцгаан. За өнөөдөр би ойртоо ер нь бол гэр зур байсан. Тэгээд миний бие жоохон мяарсан, нойрны асуудал бүр хүндэрсэн. Тэгээд ойртоо бас зүрх өвдөөд даралт амжин манад ер нь жоохон мяарсан. Тэгээд ингээ ямар ч юм хийх хүсэлгүй болоод бүр ингээд өрөөмөөсөө гарч марахгүй. Тэгээд яаж яхад яг сарын тэмдэг ирж мэрсэн юм. Уг нь нэг сарын тэмдэг ирэхэд нэг янз бүрийн сэтгэл хөдлөл нөлөөлт байсан байхгүй. Тэгсэн чинь энэ удаа яагаад юм бүр амар хуйлсан. Өдөрт бараг 2-3 тавилж мэлээ. Тэгээ гэрээ цэвэрлснээ бас нэг уйлаад бүр ингээд яагаад ч юм бүүмэд. Тэгээ нэг тийм хэд өдрүүд байлаа. За өнөөдөр би болохоор мейкап хийх ажилтай. Гэхдээ энгийн одоо мейкап биш нөгөө манай нөгөө ингагч чинь нөгөө drag queen болдог шүү дээ. Одоо vanity гэдэг. Тэгээ яг тийм drag makeup би одоо анх удаага хийх байгаа. Өмнө нь ерөөсөө ер нь бол хийж үзэж байгаагүй. Яг тийм тод тийм хүнд төрлийн арай нэг өөр техникээр боддог. Тэгээд өнөөдөр манай найзын гей бар байдаг. Тэрэн дээр одооноос эхлээд 3 дахь өдөр болгон ерөөдөө бол юм drag show хийдэг болж байгаа. Тэгээд тэрнийх нь мейкапыг надаар хийлгий гэдэг. Тэгээ би болохоор яанаа би одоо ингээд өмнө нь хийж байгаагүй болохоор ингээд чадах юм болов уу гэдгсэн чинь манай найз за оролдоод үзвэл болохгүй юм баггүй гэд тэгээд өнөөдөр одоо анх удаа хийж үзэж байгаа. За тэгээд миний одоо өдөр тутамдаа хэрэглэдэг ч юм уу будагнууд мэдээж ингээд drag makeup хийхэд яг тийм жоохон зөөл одоо юу гэх юм бэ? Тод биш. Одоо нэг тийм арай зөөлөндөх байх. Тэгээд одоо makeup хийхээс өмнө найзтайгаа уулзаад тэгээд makeup-ийн бүтээгдэхүүнүүд шинээр авна. Яг тэр drag show-нд зориулж хийх makeup-та ер нь цаашдаа хэрэглэх тийм шинэ бүтээгдэхүүнүүд авна. Гэрээсээ гарахаасаа өмнө шүл хийж байгаа бас амархан нөгөө би амар амархан даарад амархан анаа төрдөг. Тэгээд жоохон хоолой эвгүй болоод байгаа учраас адууны махтай саримстай шүл хийгээд тэгээд шүлээ уучаад тэгээд гэрээсээ гарна. Ойртоо ингээ миний дандаа зүрх ерөөс өмнө нь ингээ зүрх өвдөж байгаагүй байхгүй. Тэгээд ойртоо ингээ зүрх өвдөд ингээ амар сонирн болоод байгаа. Тэгээд би өөрөө саяхан бүтэн биеийн байранд ороод бомб тавилаад тэгээд нэг бас жоохон унтах юм болов уу гэж бодсон чинь нэг өөрчлөлт гараагүй. Тэгээд бас нойрны уг нь юм айл болох уухгүй гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ нойрны юм бас за яг юмыг яаж мэдхүүгээд уул үзсэн ч гэсэн ямар ч нэмэргүй ихээ. Тэгээд аль болох бүр ингээ хүчээр янз бүрийн нойроо хөргөх ингээ аргууд зөндөө хэрэгжилж байгаа. Тэгээ одоогоор өдөрт ерөөхдөө бол хамгийн ихдээ 4 цаг унтж байгаа. Тэгээд бусад үед 2 цаг маг унтаад тэгээд аль болох ингээ өөрийгөө ядраагаад ингээ нойроо амир хөргийг ер нь хичээж байгаа юм уу. Тэгээд сэтгэл зүй одоо буцаад арай нэг гайгүй болж байгаа болохоор буцаад ер нь мейкапын ажлыг хийж эхлээд одоо ингээ влогоо бас өнөөдөр ингээд за өнөөдөр бичих хэрэгтэй гэдэг ингээд өнөөдөр бичиж байна. Тэгээд бас багаар ерөөхдөө бол буцаад дээрдэх хэрэгтэй. Ягаад гэвэл би одоо 12 сард Таиланд явна амар удаан ингээд хүсэн хүлээсэн нэг тийм аялал болох гэж байгаа болохоор тэрнээс өмнө газ ингээд нойр мороод зэгцлээд ингээд дээрдэх хэрэгтэй. Тэгээд дандаа ингээд унжаагаад иж болохгүй болохоор хичээ гэж бодож байгаа. Ямар ч тач магнигаа уучи өдөрт магни уужаа. Би бас давхар нөгөө хөдөлгөөнөө амар сайн хийх хэрэгтэй. Тэгээд маргааш squash tennis гээд нөгөө хамтаа тоглодог теннис явж тоглоно. За тэгээд буцаад хөдөлгөөнөө аягүй сайн эрчимтэй хийгээд тэгээд давхар өөрийгөө айгуу завгүй байлгаад илүүдтэй юм бодохгүй тэгээд ингээд байх юм бол бас нойр маань одоо байгаагаас хамаагүй дээрдэх байх гэж бодож байгаа. За тэгээд яг нэг час хийсэн бүр яг нэг аяг халуун шүл уучаад гарыг сэнэгт Сандаж снэк гордож байгаа нэ. Надаас амттай авах гээд ингэ гордод хажууд яваад идэх байхгүй. Амар зайлтай. Итгүү. За хоёр хэл дээрээ зогсоод үзүүлж. За. Яа, шимэт. За. Жинөө миюн. Мэ. Тора ицээ. Тора. Нэшэр тийш очиод снэк гэд. Энэ хоолныхоо юу көмрөө тайзан байж тээ. Хоолоо асахын нэшэр мэ.
За одоо болсон хараа. За ёо. Хараа ми юу хоёр одоо болсон за. Таарал идэхгүй юм да ерөөс. Зя шүлөө бэлдээд одоо гал дээрээ тавиад жоохон буцлах чинь. Гой хар шүл гарсан. Одоо шүлөө халуун дээр нь угаад гарыг. Зя. За сайн байна уу? Сайн байна уу? За явах уу? Явъя. Бөмбөрөөс эхлээд нөгөө нэг You want to come to Bombo too? юм тавьчих нөгөө юм уу? Салбит тиймэрхүү. Give another 3K. San Semino. Монголоор хэлээрээ. Монгол үг. Mongol. Hit where? San Semino. За би тэд одоо бөмбөр рүү явж байна. Тэглээ бөмбөрөөс нөгөө нэг мейкапын тослох материалууд аваад тэгээд яг тод нүдний бодог модог тиймэрхүү юмнуудаа ихтлүүрээс авчт юм уу гэж бодлоо. Ийм амар өстэй тий. On the left. Газ лого хийхгүй бол бүр 10 хонцлоо. 10 өстэй. Танх нэг гэж нөө. Аа. 7 нэг. Баксы он найдется только тогда, когда придет время. Ийм юм тавьсан. Яа, бодогнуудаа бит хоёр авсан. Одоо ороод. Яг өөрөө өндрөөр зогсдоо. Ай. Ой. Whatever. Oh, we can just tape it. Tape it to here. Tape it here. Yeah. Like this. Зя юмнуудаа гаргаад тавьчлаа. Иймэрхүү юмнууд цэнээр авсан. Энэ бүр амар юм лээ. Ингээд дотроо ийм олон төрлийн юмнууд нэг дор идэг. Олон хүмүүс бодох учраас ингээд нэг дор ийм юм авсан. За тий ямар тач. Өнөөдөр бодож үзье да. Анха. Ах гадаам би. Оо би бүр 10 хоногийн дараа анх удаа ижих чинь. Сайн байна уу? Сайн байна уу? Ямар амар турхай залуу вэ? Ясарсаал гэж дууддаг штэ. Тэнд нэг юу болонт яс. Яс ингээ ялалцаад байна гээ харсан чи бигнүүц сонж штэ. Апратта ясаа. Хоёр гурван хүн барь бүгд гаргачих юм. За солио. Зэ. Гэсэн чи одоо хэдэн доллар лээ? 5 доллар болов. Аа, айгуу жохол юм ярьсан. Одоо энэ 5 доллар гэдэг чинь. Өнөөдрийн тоглолтондоо бэлнэ үү? Миний влогт орох юм. Oh, nice. Okay. To my girls vlogger viewers. Sang мартагаар анх удаа бодож чи so excited. Өнөөдөр гоё Amy Winehouse болж байгаа. За хэлцгээ. Watch me watch this. Now put your boy on rock and he be lining down the block just to watch what I got. So delicious. Ooh. Зүгээр бодох юм бол ингэ дуугах юм аа. Марта бүр хүүе за дуул. We could stick around and see this night through. And we don't care about the young folks talking about the outside. And we don't care about the old folks. Наалга. А видео юм.
Амар гоё. Өөр харагдчихэ. Rocking your ethnic pump. And a man notice you with your Gucci back row. Can't tell who he's looking to. 'Cause you all look the same. Hello, сайн байцгаана. What's my name? Thank you. Өөстөө my name is Amy Winehouse. I came from the dead. I came here to bring the black death. All right. Amy, feel the knob. Let's go. We left no time to regret. You're way back to what you knew. So far removed from all that we went through. And like coming resident drag queen цаашин өнгө цаашин химнэл та бүхнийг одоо солиоруулах миний хайртай дүү drag queen Ivy Gushen Ivy. Hello. Hi. It's me Ivy. За та бүхэн дараагийн хөөцөлтийг үзүүлье. Жоохон драм юм шүү. 아치아님 마음이 좋대. 그걸 보니까 뭐가 내가 아치아 내가 아우가 없었대. 자, мэдээж дуулах шүү дээ тийм. Тэгээ coming drag queen гэдэг нь бас дуулахаараа онцлог төр хэлсэн тийм. Гурав дахь өдөр болгон бид нар хийж байгаа гэдэг тийм. Like you see some cool cross and I turn it out. Wow, set I'm a bad bitch, you like my sword. Wow, set I'm a bad bitch, you like my sword. Ингээд нэг өнөөдөр ингээд drag makeup хийж үзээд тэгээд бас айгүй олон юм ингээд makeup хийж байхдаа бас давхар сурлаа. Ер нь ингээд энгийн эмэгтэй хүнд хийдгээс үнэхээр шал өөр байдаг. Яг нэг ингээд reality show интерес харж байхад яаж хийдэм болоо гэд гайхчихсан юмнууд хит байсан. Тэгээд одоо би анх удаа хийсэн гэхэд бас яг амар сандрах нь бол гайгүй байлаа. Гэхдээ яванда бүр ингээ амар сайжирмаар санагцсан. Бүр ингээ улам мундаг болмоор санагцсан. Амар шар хөдөлсөн юм уу. Тэгээд бүр амар гоё яг зориултынх нь хэрэгэлдэг тэр цаван мавуу ингээд юмнуудыг авч агаад тэгээд бүр олон тэгээд бүр гоё бодолтуудыг хийж үзмээр санагцсан. Тэгээ өнөөдрийн хувьд бол
амар гоё хайр асгарсан шүн байлаа. Тэгээ манай нөгөө нэг инга агч минь одоо ингээд Монголд ингээд анх удаа ингээд drag урлагийг ингээд бас оруулж ирэхэд амар том хувь нэмэр оруулаад хинт ойлгохгүй ингээд хүн болгон үзий ядаад энэ одоо эрэгтэй юм байжээс нүрээ будаад инглээ тэглээгээд амар олон жил олон хүмүүсээс ингээд сүрэг юмнууд авч исэн ч гэсэн ингээд одоо хүртэл ингээд шантрахгүй одоо ингээд бүр тэмцээн боллоод ингээд зохиогдоод тэгээд 7 хоног болгон манай найзуудын баарн дээр юм шоу зохиогдчиход би бүр амар баярлж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бас straight эрэгтэй хүмүүс ч гэсэн одоо gay биш straight эрэгтэй хүмүүс ч гэсэн яг одоо ийм drag queen болоод ийм drag show үзүүлдэг одоо бүр Америкт тийм queen-ууд одоо хувирдаг queen-ууд бас байдаг. Энийг бас хүмүүс урлаг талаас нь харж ойлгосоо одоо нэг юм гай юм сурталчлаад байгаа ч юм уу те эмэгтэй одоо хүний хувц өмсөд ингэх биш энэ яг нөгөө үзүүлбэр гэдэг талаасаа тэгээ энэ чинь дотроо амар олон төрөл байдаг comedy, lip sync, дуулах те ингээд fashion гэдэг ингээд амар олон төрөл байдаг. Тэгээд одооноос ингээд баг багаар Монголд орж ирээд ингээд яг ингээд танигдаад явж чад нь би бас тэрэнд нь хувь нэмрээ өөрийнхөө хэмжээнд оруулж байгаад амар баяртай байна. Тийм ээ. За тэгээд маргааш явж теннис тоглоно. Тэгээд 9 унтаж амрыг. За өнөөдөр squash тоглох гээд ирсэн байна. Ой. Ямартай 2 цаг амар хөлсөө гаргалаа бүр. Үнэхээр хөдөлгөөн татагдчихсэн юм байна. Одоо буцаад хөдөлгөөнөө хийж эхлэхгүй бол бүр амар болчихсон юм байна. Амсгаагач зүг авчихдаггүй. Йоо. За өнөөдөр явж squash tennis хамтаа тоглодог tennis тоглосон. Тэгээд удаа хугацаанд ингээд бүх үе мөжөө ингээд сүртэй хөдөлгөөгүй байсан чинь эхэндээ амар хэцүү бүр ингээд зөвч амьсгалж чадхаа болсон. Тэгээд ер нь бол тогтмол хөдөлгөөнөө буцаад хийж эхлэх хэрэгтэй мэн гэж бодсон. Бүр арай дэндүү ингээд амар мяа гэсэн гэх юм уу бүр ингээд хурдан амьсгаад. Тэгээд ямар ч тач яг нэг өдөр цаг гаргаад 2 найзтайгаа явж теннис тоглосон. Дараа нь тэгээ бас бокс туршиж үзмээр байгаа. Ер нь л би амар олон төрлийн юм туршиж үзэж байгаа. Тэгээ тэрэн дундаасаа сонгох дуртай. Тэгээ бокс, пилатес тэгэл ер нь бүгдийг туршиж үзнэ гэж бодож байгаа. Яг нэг удаагийнхад нь явж болдог тийм анги байх юм бол. За тэгээд би маргааш өглөө эрт босоод хөөрхөн болоод ажлын нэг чухал уулзалттай. Тэгчээд өдөр нь юу яана? Гэрт нөгөө энэ нэг усны шугам, хүт усны шугамаа солиулах бас ажилтай. Нэг тиймэрхүү ажлууд бол бодсон байгаа. Тэгээд Таиланд явах бас нөгөө жижиг сажиг юмнуудаа бэлдэнэ. Тэгээ бас нэг айгуу чухал мейкапын бичлэг удахгүй хийх гэж байгаа. Тэгээ тэрнийхээ бас юмнуудыг судлаад бэлдэж эхэлнэ. Тиймэрхүү бас ажлууд байна.
Тэгээ хагасанд холио солио хийн. Тэгээд хагасанд уулзъя. За өглөөний минь өнөөдөр болохоор холио солио буюу хуучин болон шинэ хувцас, эд хэрэгсэл тиймэрхүү юмнуудаа хоорондоо одоо солилцох, одоо зарж борлуулдаг тийм арга хэмжээ одоо зохион байгуулж байгаа. Ер нь бол зохион байгуулад нэг 2 дахь жилдээ явж байна. Тэгээ нэг юм тогтмол яг нэг тийм заавал тэдэнд мэдэнд гэсэн тийм уламжлал багхгүй. Зөвхөн найзуудын хүрээнд анх найзтайгаа зохиож эхэлсэн. Тэгээд хүмүүст айгүй хэрэгтэй ивентэйсэн болохоор ер нь ингээд үе зохион байгуулдаг. Тэгээд одоо очиод харцгаая бүгдээрээ. Одоо ингээд ширээнүүдээ засаад тэгэл юу янда. Өөрөөсөө хүссэн ширээн дээр л юм тавина да. Миний юм тийм амар их биш ээ. Ер нь бол миний зүгээр баг юм байхгүй зөв их чи юм зааж. Дотор хувцснууд байна. Эрэгтэй эмэгтэй. Барих юм. Шинэ юмнууд таалсан. Оо тийм шүү дээ. Сайн саадын юмнууд байна. Надаа энэний нөгөө нэг юу нэг чирнэлийн ам шүү. Зөрөгтэй юм. Энэ нэг өөр юм тэгээд үзсэн. Юунд хасаад. Хүмүүс ихнээсээ ирээд ямаа тавьж гин. Энд манай найз зүгээр цай угаа сууж байна. Нөгөө дараа нь ирж чадаагүй хүмүүс юм зураг мураг харцаад тэр хүнээс тийм юм ин асуувал гэдэг. Би одоо нөгөө влогт оруулчих тэгээд. Бичлэг влог. За TikTok. Нэрнгэсэн мүү? Зү. За одоо ер нь ивент манд өнгөж эхлээд хүмүүс ихэнх нь ямаа өрөөд тавиад дууссан байна. За. За ингээд амар олон өдрийн дараа влог оруулж байна. Ер нь ингээд ястаа нэг влог хийж эхэлсэн тулдаа л би ингээд аюу гоё өөрийгөө хурдан ингээд нөхөн сэргээгээд өмнөхөөсөө бүр маш их дээрсэн. Тэгээ миний влогийг үзэж байгаа хүмүүсээс би амар гоё урам тэгээд ирч хүч гоё юм мэдээллүүд бас аваад тэгээ гоё сэтгэлдлүүд аваад тэгээ тэрийг уншихаар бас амар гоё болцдог. Тэгээд ойртой би нэг иймэрхүү сонирхтой байлаа. Ер нь бол 6-7 хоног бол огт гэрээсээ гараагүй бүр ингээд унтарсан. Тэгээд одоо болохоор яг 11 сарын сүүл 12 сарын ихээр амар их ажилтай. Маш завгүй өдрүүд одоо ажлууд маань аваараа завгүй өдрүүд байгаа. Тэгээд 12 сарын дундуур Таиланд руу явна. Тэгээд бас өмнөх нөгөө нэг би юун дээр биччихсэн community хэсгээр миний влогийг үзээд
Австралиас болормаа гэдэг чинь надаа ингээд Таиланд явхад чинь туслая гэд бас ингээд над руу ингээд амар гоё бэлэг мөнгө явуулсан. Тэгээд би бүр амар санаа зовоод ичээд яана гэж бодоод тэгээд намайг онгоцны тикет авч өгсөн гэж бодоод гоё аялаад ирээрээ гэдгсэн. Тэгээд би бүр тэр ихчид амар баярлсан. Тэгээд Монголд ирэхээр нь эргүүлээд амар гоё хариу барина гэж бодож байгаа. Яа тийм байна. Удахгүй дахиад өөр сонирхолтой гоё бичлэгүүдээр уулзъя. Би алга болохгүй амлая. За тэгээ бүгдэнд хайртай шүү. Баярлалаа. Сайхан амраарай. Энэ охиноо өөртлөөд онтита миу баяртай өөдгөн юм чи өөдгөн энэ хараад тэр хараа юм